За хүний эрхийн үндэсний комисс нээлттэй нийгэм форумын бас хамтран улам солон зохион байгуулдаг хүний эрхийн тухай ярилцсан өглөөний уулзалтанд бас цаг зав гарган хүрэлцээрсэн та бүхэнд талархаж байгааг илэрхийлье. Тэгэхээр өнөөдөр бас дэлхийн илтгэлийн өдөр юм байлээ. World Speech Day гэдэг бас хүний эрхийн үндэсний комисс өнөөдөр бас англи хэлээр бас үзэл бодлоо илэрхийлж өөрийнхөө одоо дуу хоолой гаргахыг хүссэн бас хүмүүст одоо боломж олгосон тийм арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгээ үүний маань нэг ч гэсэн бас энэ Монгол бас бидний уламжлалт улсын арга хэмжээ нь хүний эрхийн өглөөний цайтаа бас давхцаж байгаад бас таатай байна. Тэгэхээр өнөөдөр ч бас бид бүхэнтэй өөрийнхөө өвжил бодол, судалгаа дүншлэгээнийхаа дүгнэлтийг танилцуулж бас нэлээд сонирхолтой сэдвээрс ярилцахаар бид нээлттэй нийгэм форумын цэцэглэлийн хөтөлбөрийн менежер Эрдэнэ Чимгийг бас энэ удаагийнхаа зочноор урьсан. За та бүхэн бол бүгдээрээ сайн танил байх. Тэгэхдээ хамгийн гол нь өнөөдрийн бас ярианы маань өглөөний уулзалтын маань сэдв бас их анхаарал татах чухал сэдв байгаа. Тэгэхээр одоо та бүхэн бүгдээрээ мэдж байгаа Монгол улс бол байгалийн нөөц баялаг, эрдэс баялагаараа бол одоо харьцангуй өндөр тийм ээ түүнийг олборлж ашиг хүртэж байгаа зүйлүүд харьцангуй сайн байна. Гэтэл үүний цаана одоо Монгол улсын одоо хөгжил, хүний хөгжил өөрөө дэлхийд дахинд одоо гаргаж байгаа хамгийн сүүлийн индексүүдээр бас төдийлөн бидний одоо хүссэн шиг бидний одоо байгаа баялаг хийгээд хүнийхээ одоо нөөц чадвартай харьцуулах юм бол харьцангуй бас харамсмаар дүр зураг байна гэдэг ийм зүйл байгаа. Тэгэхээр энэ бүгдийн цаана юу гэхээр ямар нэг юм бол бас буруу байна гэдэг зүйлийг бас харж байгаа. Тэгээ үүнтэй холбоотой нэг сэдв буюу одоо эрдэс баялагын салбарт жинхэнэ ашиг хүртэгч одоо нууц ноёнтын эзэд нь хинбэ гэдэг одоо чиглэлээр бас манай судалгаа шинжилгээнийхэн маань иргэний нийгмийн байгууллагуудаас ингэж анхаарч дүншлэгээ хийж байгаа. За үүний нэг илэрд болох одоо судалгаанд суурилсан нотлохоо баримттайгаар бас Эрдэнэ Чимэг маань яг эрдэс баялагын салбарт ашиг хүртэгч жинхэнэ эзэд хинбэ гэсэн энэ сонирхолтой сэдвээс бид бүхэнтэй ярилцах байна. Өнөөдрийн ярих асуудал бол ер нь уул уурхай салбарт ажиллаж байгаа төрийн бус байгууллагууд энэ салбарын засаглалыг сайжруулах чиглэлээр хийж байгаа үйл ажиллагаа, нөлөөллийн үйл ажиллагааны нэг чиглэлийг л та бүхэнд танилцуулах гэсэн. Магадгүй яг сонирхолтой байж болно. Гэхдээ энэ ажил маань бол дөнгөж эхэлж байгаа учраас биднэрт айгүй их бэрхшээлүүд байгаа, тодорхойгүй зүйлүүд байгаа. Тэгэхээр өнөөдөр өглөөний цайн дээр энэ асуудлыг та бүхэнтэй ярилцсанаар бас энэ чиглэлээр бид нартай хамтарч ажиллах өшөө олон хүмүүс ингэж бий болох байхаа гэж бол найдаж байна. Тэгээд өнөөдрийн яриаг нөгөө сэдв рүүгээ орохоос өмнө би зүгээр нэг хоёр жишээгээр эхлэе гэж бодсон. Магадгүй яг энэтэй адилхан жишээнүүд жилийн дараа гэхэд хагас жилийн дараа гэхэд бид нар Монголд яригдах ийм жишээнүүдтэй болох байх гэж бодож байгаа. Гэхдээ энэ жишээ бол Азербайджаны жишээ байгаа. Азербайджан улсын засгийн газраас 2007 онд Чавдарын Алтны орд гэдэг ийм том орд дээр 2.5 одоо тэрбум долларын үнэтэй ийм гэрээг компаниудын консорциумтай хийсэн байдаг. Манай нөгөө оюутлогоон гэрээ энтер гэдэг шиг ийм том хөрөнгө оруулалтын ийм гэрээг хийсэн байдаг. Тэгээд энэ гэрээг хийхэд 2000 гэрээний нэг тал болох нөгөө нэг компанитай гэрээ хийж байгаа тал нь болохоор зэрэг 4 компани нийлсэн ийм компаниудын консорциум байсан байгаа. Энэ консорциум болохоор 2006 онд тухайн үед ерөнхийлөгчийн зарилгаар байгуулагдсан ийм консорциум юм байна. За ингээд гэрээ хийгээд явж исэн чинь одоо энэ нөгөө Panama Paper энэ ил болсонтой холбоотойгоор ерөн сурвалжлах сэтгүүлчид энэ ер нь гэрээний ардталт байгаа компаниудын өмчлөлийг ингээд ерөн сурвалжлах ажил хийсэн юм байна. Нэлээд олон жилийн хугацаанд 2-3 жил ажиллаад юу илрүүлж гаргасан бэ гэхлээр зэрэг одоо энэ компаниудын консорциум дотор байгаа нэг компани тухайлбал одоо энэ Global International гэдэг энэ компани нь болох зэрэг татврын таатай орчинд бол нөгөө бүсэд бүртгэлтэй ийм компани байсан. Энэ компанийн өмчлөлийг дахиад ингээ хөөгөөд үзэхлээр зэрэг 3 хувь хүний нэр дээр бол бүртгэлтэй байдаг юм байна. Энэ 3 хүн болохоор зэрэг яг өмчлөгч гэдэг утгаараа Азербайджанд ямар нэгэн байдлаар албан ёсоор бүртгэлгүй. Ингээд нөгөө хүмүүсийг хинбэ гэдгийг нь дахиад ерэн сурвалжлаад үзсэн чинь 2 эмэгтэй хүн гарсан. Тэр нь болохоор зэрэг Азербайджаны тухайн үеийн гэрээ хийсэн ерөнхийлөгчийн 2 охин нь, төрсөн 2 охин нь. За тэгээд нөгөөх нь болохоор зэрэг ерөнхийлөгчийн бас тамгын газрын өндөр ийм албан тушаалтан байсан ба. Тэгээ эндээс ингээ харахаар юу гэхэлэр ерөнхийдөө ерөнхийлөгч маань одоо 2.5 тэрбум
доллартай тэнцэх хэмжээний ийм том хөрөнгө оруулалтын гэрээг өөрөө өөртөөгөө хийчих үү гэсэн ийм асуудал гарсан байгаа. За энэ болохоор нэг жишээ. За энэ болохоор Ангол улсын жишээ. Бас л нөгөө нэг ерөн сурвалжлах сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллага төрийн бас байгууллагуудын одоо ажлын үр дүнд ингээ бий болсон ийм жишээ байгаа. Нүүрсний асар том орд дээр ингээд гэрээ хийгдсэн байж байгаа. Тэгээ энэ гэрээнд болохоор зэрэг гэрээ байгуулсан компанийн 30%-ийг эзэмшдэг одоо тэр цэнхрээр тэмдэглэсэн ийм том бас олон улсын ийм компани байсан. Тэгээ энэ компани эзэмшлийн бүтцийн дахиад цаашаа ингээд судлаад үзсэн чинь 7 одоо этгээд хувь эзэмшдэг. Тэр 7 этгээдийнх нь болохоор зэрэг нэг нь болохоор зэрэг бас компани олон улсын ийм консорциум ийм компани. За энэ компанийг нь эргээд задлаад үзсэн чинь бас л 3 хүний нэр дээр бүртгэлтэй гарсан. Тэр нь болохоор зэрэг дандаа төрийн өндөр албан тушаалтнууд, цэргийн албан тушаалтнууд, генерал цолтой ийм хүмүүс. Нэг нь болохоор зэрэг нөгөө Анголын үндэсний сэргээн босголтын газрын дарга, нөгөөх нь болохоор ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга. За гурав дахь нь бас юу ч вүлээ. Гурав дахь нь болохоор зэрэг энэ цэцмийн 40%-ийг эзэмшиж байгаа төрийн өмчит том компанийн захирал ийм хүн байсан. Тэгээ ингээ харах юм бол энэ жишээнээс би юу харуулах гэдэг нь гэхээр ер нь бол уул уурхайн салбарт компаниудын цаанд байгаа ашиг орлогыг хүртэж байгаа. Дээрээс нь одоо өөрөө эдийн засгийн ашиг орлого хүртэх зорилгоор ашиг сонирхлын зөрчилтэй ийм гэрээ хилцэл хийх шийдвэр гаргах боломжтой ийм нөхцөл байдлууд бол уул уурхай салбарт байд юм байна. Тэгээд ийм учраас бид нэр одоо өнөөдөр бол эрдэс баялагын салбарт, Монголын эрдэс баялагын салбарт компаниудын цаад одоо ашиг хүртэж байгаа жинхэнэ эздийг ил тод болгох, ялангуяа тэн дотор улс төр нөлөө буюу нөгөө төрийн өндөр албан тушаалтнуудын хэлхээ холбоо өмчлөлийг ил тод болгох асуудлыг бол сүүлийн үед нэлээд одоо ярьж байгаа. Тэгээ ер нь бол нөгөө компаниудын цаад жинхэнэ ашиг хүртэгч эздийг ил тод болгохыг ач холбогдол яагаад ингэж байгаад байгаа юм бэ гэхэлэр ер нь бол нөгөө Panama Paper бий болсноос хойш сэтгүүлчдэд болон эртний нийгмийн байгууллагуудад судлаач шинжээчдэд бол энэ компаниудын өмчлөлийн талаар офшор бүсдэх одоо төрийн өндөр албан тушаалтнуудын дансны талаар эрен сурвалжлах ийм боломж нөхцөл байдал одоо бий болсон. Тэгээ тэрнтэй холбоотойгоор ер нь бол энэ ажлыг бол улс орон бүрд эргэцэн тодорхой орчныг бий болгоод тэгээд харилцан мэдээлэл солилцох үндсэн дээр бол татвараас зайлсхийх, авилга ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ийм одоо нөхцөл байдлыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа учраас олон улсын хэмжээнд бол энэ компаниудын эздийг ил тод болгох асуудал бол нэлээд ингээд өндөр хурдцтайгаар идэвхтэйгээр бол өрнөж байгаа. Тэгээ энэний нэг нь болохоор зэрэг олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага гэдэг нөгөө уул уурхайн салбарт газрын тосны салбарт ил тод байдлыг бий болгох олон улсын санаачлага 2006 оноос хэрэгжиж одоо бол дэлхийн 54 улсад хэрэгждэг. Монгол улс 2006 оноос эхлээд нэгдэж ороод энэ санаачлагыг бол хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ санаачлага болохоор нөгөө нэг эхлээд нөгөө татвар төлбөрийг л ил тод болго гэдэг байсан бол одоо ил тод байдлынхаа цар хүрээг өргөжүүлээд дэлхийд гарч байгаа одоо энэ нөгөө нэг хэрэгцээ шаардлагад одоо юу гэдгийг тулгуурлаад гэрээнүүдийг ил тод болго түүнээс гадна одоо Panama Paper гарч ирсэнтэй холбоотойгоор ер нь бол нөгөө компаниудын өмчлөл жинхэнэ цаад одоо ашиг хүртэж байгаа эздийг ил тод болгох шаардлагыг бол тавьж байгаа. Тэгээд 2016 оноос эхлээд энэ санаачлагыг хэрэгжүүлж байгаа улсууд заавал биелүүлэх үүрэг болгоод нөгөө стандарттай бол тусгачихсан. Тэгээ 2020 он гэхэд бол одоо тэр дэлхийн 54 улс ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын эздийг бүртгэж авсан мэдээллээ олон нийтэд нөгөө мэдээллийн сангаар онлайн мэдээллийн сангаар дамжуулаад олон нийтэд ил тод болгох гэсэн ийм үүргийг бол хүлээчээд байж байгаа. Тэгээд энэ хүрээнд болохоор зэрэг эхлээд энэ нөгөө нэг заавал биелүүлэх стандарт болгохын өмнө 2013 оноос эхлээд 11 улсад туршилтын журмаар хэрэгжүүлж үзсэн юм байна. Тэгээ ер нь бол эн чинь эрх зүйн хувьд ч ихсэн айгүй их асуудалтай. Тийм болохоор зэрэг
компаниудын эздэг ялангуяа албан ёсоор бүртгэл дээр байдаггүй тийм нууц далд эздэг ил тод болгох боломж юу нь байна уугүй юу гэдэг ийм туршилтыг 11 улсад хийгээд тэгээ ер нь бол туршилтын үр дүн бол янз бүр гарсан. Гэхдээ бол боломжтой юм байна гэд стандарттай тусгаад бол хэрэгжүүлж байгаа. За энэ хүрээнд Монгол улс яг юу хийж байгаа вэ гэхлээр зэрэг стандартад нэгдэн орсноос хойш ямар ч байсан 2020 он гэхэд бид энэ үүргийг хэрэгжүүлэх юм бол ямар арга хэмжээг шатараатай авч хэрэгжүүлэх вэ? Аль аль тал нь одоо төр иргэний нийгэм хэвлэл мэдээлж байдаг юм уу? Аль аль тал нь ямар үүрэг оролцох ёстой вэ гэдгээ одоо тодорхойлсон юм ажлын төлөвлөгөө гаргах юм шаардлагатай болсон. Тэгээд өнгөрсөн онд бол нөгөө ажлын төлөвлөгөө 17 оны ихээр бол батлагдсан байгаа. Одоо тэгэхээр ямар ч байсан бид нэр бол нэг 20 он гэхэд ийм хуулиудаа ийм өөрчлөлтүүд оруулна, чадвар хөгжүүлэх чиглэлээр ийм ажлууд хийн. За яг нөгөө бий болсон мэдээлэл дээрээ тулгуурлаад ерэн сурвалжлах нөгөө кейс стади болгох ажлуудыг одоо хийх гэж бүрэн ийм цогц ажлын төлөвлөгөө бол гарцсан байж байгаа. За тэгээд хамгийн нөгөө нэг том зорилго нь юу вэ гэхлээр 2020 оны 1 сарын 1 гэхэд одоо иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийн бид бүхний одоо ороод ухаад мэдээллийг хайгаад хэрэглэх боломжтой том юм онлайн мэдээллийн сан бий болгох ийм төлөвлөгөөтэй байж байгаа. Тэгээд саяхан олон улсын санаачлагын болохоор бас санхүүжүүлэгч байгууллагуудын дэмжлэг айгүй их явж байгаа. Тэгээд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас бол ямар ч байсан Монголын энэ ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг олгох үүднээс бас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болоод тэрний нэг ажил нь болохоор хамгийн хэцүү нь бол магадгүй энэ нөгөө нэг бүртгэл мэдээллийнхаа нэгдсэн тогтолцоог бий болгох асуудал юм шиг байгаа. Тэгээ энэ дээр бол бас нэлээд их тодорхой нөөцийг зарж ажиллахаар ингээд төлөвлөсөн байж байгаа. За замын зургийг бол ерөнхийдөө ингээд танилцуулах юм бол эхний ээлжинд болохоор зэрэг энэ компаниудын ашиг хүртэгч эздэг ил тод болгох энэ асуудлыг төрийн одоо суур бодлого баримт бичгүүдэд тусгах тэгээ үндэсний одоо нэг тэргүүлэх зорилтуудад тусгаж оруулах тухай ийм асуудал байж байгаа. Тэгээд энэ дээр бол яг нэг асуудал гарах гараагүй яа. Тэгэхээр нөгөө төрөөс эрс байлгийн салбарт баримтлах бодлого 14 онд бол батлагдсан. Тэнд бол яг ашиг хүртэгч эзэн энтергээд тусаагүйч гэлээ гисэн эрс байлгийн салбарт ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэн хариуцлагатай урахыг хөгжүүлэх асуудал бол төрийн одоо яг энэ салбар дахь үйл ажиллагааны үндсэн зарчим энтергээ орцсон болохоор ерөнхий суураараа байна гэж бол үзэж байгаа. Гэхдээ хамгийн чухал юм нь болохоор зэрэг бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд бол яг нэг хуулиуд хэрэгтэй болдог. Тэгээ энэ хуулиудад энэ ашиг хүртэгч эзэдийн ил тод болгох асуудлыг тусгах гэдэг нь бол өөрөө маш том сорилт болоод ингээ явж байгаа. Яг одоо бол яг уул уурхай яамн дээр явж байгаа уул уурхай хуулийн төсөлд тодорхой хэмжээний заалтууд бол туссан. Гэхдээ тэр нь бас бүрэн биш ингээ байж байгаа. Та бүхэн мэдж байгаа бол нэг өнгөрсөн жил 2018 оны төсвийг батлахад бас ашигт малтамлын тухай хуульд дагалдаад өөрчлөлтүүд орсон. Тэгээ тэрэн дээр бол нэг компаниудын эцсийн одоо өмчлөгчийг бүртгэнэ гэсэн ийм заалтууд орсон. Тэр нь бол яг суур бол бий болж байгаа. Гэхдээ яг одоо миний танилцуулах ашиг хүртэгч эзэн гэж бид нэр хэнийг ойлгохын тэгээд тэрний мэдээллийг одоо ямар мэдээллийг яаж цуглуулахын гэдэг тэр олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын үндсэн стандарт шаардлагуудыг бол бас хангасан хэмжээнд бол байж чадахгүй байгаа. Тэгээд энэ нэг ажлын төлөвлөгөөний нэлээд хэсэг нь бол бас ялангуяа компаниудад чиглэсэн, төрийн байгууллагуудад чиглэсэн чадвар хөгжүүлэх юм ажлууд явж байгаа. Яг тэгэхээр зэрэг компаниудыг өөрийнхөө өмчлөлийн бүтэц болон яг нэг ашиг хүртэж байгаа эздийг хууль заасан тодорхойлолтын дагуу өөрсдөө тодорхойлоод татварын тайлгаа сайн дураараа өгдөг шиг тайлагнах ийм үүрэг хүлээлгэж байгаа учраас тэр компаниудын ойлголт, хандлага, чадвар айгүй чухал гэж үзэж байгаа. Яа тэгэхээр дэлхийд бол яг сайн жишээнүүд байгаа тэргүүлэх одоо энэ чиглэлээр сайн ажиллаж байгаа улс орнууд байгаа. Тухайлх юм бол нэг Их Британи улс болохоор компаниудын бүртгэлийн юм нэгдсэн системийг бол бий болгоод олон нийтэд бол ил тод болгочихсон. Тэгээ тэн дээр ямар асуудал гарч ийн гэхээр нэгэн тал тайлагнаж байгаа тал нь компани юм учраас компаниуд нэг бодлуулах асуудал санаатай болон санамсгүйгээр бодлуулах асуудал айгүй их гарч ийн гэнэлтэй. Тэгэхээр зэрэг нэг компаниудын чадварын асуудал бас айгүй чухал гэж бол харагдаж байгаа. Одоо жишээ нь Их Британи улсын иргэн гэдэг тодорхойлолт дээр
иргэн гэж тодорхойлолтыг тэр систем дотор шивхийн тулд 500 янзаар бичиж болж гэнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө мэдээллүүд нь яг ерэн сурвалжлах хийж байгаа тэр мэдээллийг хинж байгаа хүмүүст нөгөө нэг айгүй их бэрхшээл үүсгээд тэнд байгаа их мэдээллийн нөгөө нэг ашиг тус айгүй буураа явцдаг. Тийм учраас энэ чадвар бэхжүүлэх ажлууд айгүй их явж байгаа. Тэрний дотор бас нөгөө иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийнхэн зориулсан цуврал сургалт чадвар бэхжүүлэх үйл ажиллагаа дээрээс нь яг нөгөө нэг ерэн сурвалжлах ажил хийгээд явахт нь бол дэмжлэг үзүүлэх чиглэлийн нэлээд ажлууд бол байгаа. Тийм учраас бид нэр төрийн бас байгууллагуудад бол бас нэг үйл ажиллагааны тийм шин талбар бол бас бий болж байгаа гэж яаж болно. За тэгээд компаниудын цаатлын эздийг ил тод болгоход бол ер нь бол бас тийм амар хэлбэр зүйл биш юм шиг байгаа. За тухайлх нь бол зүгээр энгийн нэг компани Эрдэнэ чимэг одоо хинтэй чим нийлээд нэг компани хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулсан. Тэрийг улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн 2 хон өмчлөгчтэй байх юм бол тэр цаад эздийг ил тод болох гэдэг бол хамгийн хэлбэрхэнтэй хамгийн тэр цаатлын жишээ. Тэр цэнхэр компанийг 1-2 хүн л эзэмшиж байна. Албан ёсоор бүртгэлтэй. За энэ бол асуудалгүй амархан. За гэтэл яг уу гэхлээр зэрэг энэ А компанийг Б компани эзэмшиж байна. Б-гийн цаашаа дахиад С компани эзэмшиж байна. Тэгээд С компаниг арталт нь одоо 1 юм уу 2 3 хүн эзэмшиж байна. Гэтэл бид нэр ашиг хүртэгч эзэдийн хувьд болохоор энэ компани эзний хувьд ярьж байгаа. Энэ компани өөрөө тайлагнах шаардлагатай болчихж байгаа. Гэтэл компаниудын эзэмшлийн бүтэц энэ бол бас айгүй харьцангуй энгийн бүтэц болчихж байгаа. Хэдэн зуун компани орооцолдсон охин толгой компани өмчлөлийн бүтцтэй ийм компани байна. Энэ компани хамгийн анхдагч нь байгаа одоо энэ цэнхэр компани тэр тайлан гаргаж байгаа хүн олон гинжин хэлгээд амьдсан компани цаатлын эзэн өөрийнхөө компани эзнийг ч мэдэхгүй байх магадлалтай. Тийм болохоор энэ бол айгүй тийм бэрхшээлтэй. Тэгээ хамгийн гол нь юу вэ гэхлээр зэрэг ашиг хүртэгч эзэн гэж хэнийг тодорхойлох вэ гэдгээ хууль зүйн нэр томьёоны тодорхойлолтыг бусдах аргагүйгээр тийм нарийн тодорхойлолт гаргаж хууль тогтоомжид тусгаж өгөх шаардлагатай гэдэг нь бол тэр нөгөө туршилт хэрэгжүүлсэн 11 орны жишээн дээрээс харагдсан. За тухайлх юм бол одоо энд нэг компани өмчлөлийн бүтцийг задлаад ингээд үзэж байгаа. Яг одоо энэ компани эзэдийн тухай ярихад 98% нэг компани эзэмшдэг, 2% нэг компани эзэмшдэг. За тэгэнгүүт 98%-ыг нь эзэмшиж байгаа энэ компани бол цаашаа задраад ингээд 1 2 3 4 5 6 7 эзэнтэй. За 7 эзэнтэй. Ингээд 7 эзэнтэй явж итэл томоохон хувийн эзэмшиж байгаа компаниуд яг нэг хувь хүн хүртэлгөөгөө задлаад ирэхлээр зэрэг томоохон хувийн эзэмшиж байгаа компаниуд нь бол хүмүүс нь болохоор зэрэг энэ 34%-ийг эзэмшиж байгаа болон 90%-ийг эзэмшиж байгаа 24%-ийг эзэмшиж байгаа 2 компанийг цаашдаа ингээ 3 хүн өмчлөж байгаа. Тэгээ өөрөөр хэлэх юм бол энэ 3 хүнийг ингээд аваад үзсэн чинь эхнэр нөхөр 2 хүүхэдтэй байх жишээ. Тэгээ өөрөөр хэлэх юм бол энэ компани өмчлөлийн бүтцийг эхлээд харах юм бол айгүй олон задарсан олон компаниуд эзэмшиж байгаа юм шиг боловч яг энэ компаниас гарч байгаа эцсийн одоо эдийн засгийн үр ашиг бол нэг гэр бүл эзэмшиж байгаа жишээтэй. Энэ бол бас тийм амар нөгөө нэг хэцүү олон компанид амьдсан одоо юу гэдгийг өмчлөлийн тийм бүтэц бол бас биш байгаа. За энэ болохоор BIP гэдэг одоо олон улсын том компани өмчлөлийн бүтцийг харуулсан схем нь юм байгаа. Тэгэхээр бид нар бол нөгөө иймэрхүү юмтай ингээд тулна. Тэгээд мэдээж яг компаниудын гаргаж байгаа мэдээлэл дээр буруу зуруу, үнэн зөв янз бүрийн юмнууд гарна. Тэгээд тэрнийг ашиглаад яг жинхэнэ байгаа одоо зөрчлийг илрүүлэх ч юм уу худлаа буруу мэдээлэл өгснийг нь одоо илрүүлэхийн тулд иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө айгүй ойлголттой чадвартай тэгээд ойлголт чадвартайгийн хажуугаар бидний хэрэглэх мэдээллийн их сурвалж нь ил тод байх ёстой гэсэн үндсэн ийм санааны доор энэ ашиг хүртэгч эздийг ил тод болгох асуудал бол явж байгаа. За тэгээд бусад улс орнуудын жишээг хэлэхэд бол яг олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлалыг хэрэгжүүлж байгаа улс орнууд бол нэлээд энэ чиглэлээр бол тэргүүлэх ийм одоо юу гэдгийг жишээ болоод явж байгаа. Тухайлбал Норвеги улс бол компаниудын
ашиг хүртэгч эзэдийг бүртгэх одоо өмчлөлийн ийм бүртгэлийн системээ хийж эхэлж байгаа. Одоо хамгийн сайн жишээ гэх юм бол нөгөө түрүүний Английн жишээ байна. Компани бүртгэлийн онлайн мэдээллийн системийг бол бий болгочихсон байгаа. Гэхдээ энд болохоор одоо бараг 3 сая гаруй компани бол бүртгэлтэй мэдээлэл нь байгаа гэж үзэж байгаа. Гэхдээ тэдний онцлог нь болохоор зэрэг зөвхөн уул уурхай салбараар хязгаарлагдаагүй. Англи улсад бүртгэлтэй ямар нэгэн байдлаар Англи улстай хамааралтай бизнес эрхэлж байгаа компаниуд бол тэнцээ компанийнхаа одоо юу гэдэг эзэдийн мэдээллийг бүртгүүлэх юм үүрэг тавьчихж байгаа. За тэгээ Украин болохоор бол бас 2016 оноос эхлээд компаниудын яг эрс байдлынхаа салбарт одоо ажилладаг энэ компаниудын бүртгэлийн системийг бий болгоод ингээд явж байгаа. Тэгээ Украин болохоор зэрэг тэгээд энэ нөгөө бүртгэлийн системийг бий болгохоос өмнө хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ийм шаардлагатай гэдэг нь бол бас харагдаж байгаа. Тэгэхээр Украин улс болохоор зэрэг хуулийн этгээдийн эцсийн ашиг хүртэгч эзэдийг одоо ялангуяа тэн дотор байгаа төрийн албан тушаалтнуудыг тодорхойлохтой холбоотой хууль гаргасан. Тэгээд тэр хуулийн үндсэн дээр тэр мэдээлэлээ цуглуулад мэдээллийнхаа системийг танилцуулаад ингээд явж байгаа. Гэхдээ энэ дээр нөгөө нэг асуудал нь юу байсан бэ гэсэн чинь 300 долларч гэж ярихгүй бах тэднэл мөнгөнд тэмдэг үт бах. Одоо $300 ч юм уу тэр хавцааны хариуцлага оногдуулах тийм заалтыг хуулиндаа тусгасан юм байна. Тайлангаа өгөхгүй байх юм бол эсвэл нөгөө нэг өгсөн тайланд байгаа мэдээлэл нь буруу байх юм бол оногдуулах хариуцлагын хэмжээнд тэр. Тэгсэн чинь саяхныг хүртэл болохоор яах вэ гэхээр компаниуд ерөөсө торгуулаа төлчөөд мэдээлэлээ ил тод болгохгүй ингээд яваад байгаа ийм асуудал бол гарсан байгаа. Гэхдээ одоо болохоор зэрэг дахиад энэ хууль дээр нэмэлт өөрчлөлт хийх гээд саяхан өнгөрсөн 7 хоногт парламент нь анхны хэлэлцүүлэг энтрээр ороод яаж байгаа хариуцлагын аюуг бол өндөржүүлж байгаа ийм юмуд байгаа. Тэгээ эднийх болохоор зэрэг анх компанийг үүсгэн байгуулахад компанийн эзэдийн мэдээллийг бол авчдаг. Тэгээд тэрний дараа болохоор компаниудын одоо нөгөө эзнийх нь мэдээлэлд өмчлөлийн нь бүтцэд өөрчлөлт орох тухайн нөгөө мэдээллийн системдээ мэдээлэл оруулаад сайн дураараа тайлагнаад явцдаг. Тэгээд тодорхой хугацаанд жил болгон бас мэдээлэлээ апдейт болж яадаг ийм зохицуулалттай байгаа. Тэгээд энэ нөгөө нэг өмчлөлийн бүтцэд мэдээллийн нөгөө нэг олон нийтийн системийг ил болгоод танилцуулаад тэнд байгаа мэдээлэл дотор нь дүн шинжилгээ хийгээд үзсэн чинь энэ нөгөө нэг тухайн бүртгэлийн системд байгаа компаниудын 627 одоо ингээд нийт компаниудын тоон энэ нийт тоог нь гаргаагүй байна. Маш олон компаниуд нөгөө нэг татврын таатай орчинд бол бүртгэлтэй байдаг нь давхар толгой компаниуд, охин компаниуд дамжиж явж байгаа тэр нөгөө нэг хамааралтай компаниуд нь татврын таатай орчинд одоо бүртгэлтэй байдаг нь бол харагдсан ийм анализ бол байж байгаа. За тэгээ Киргиз бол бас саяхан 14 оноос компаниудын эзэдийг бүртгээд ил тод болгох ийм хуультай болсон. Тэр нь илүү нөгөө газрын хэвлэлийн хуультай суурлаад уул уурхайн үйл салбар дээрээ тулгуурлаад тэгээд уул уурхайн үйл ажиллагаа газартай л холбоотой үйл ажиллагаа явах юм чинь газрын хэвлэлийн хуульдаа юм өөрчлөлт оруулсан. Тэгээд компаниудын тэр өгж байгаа мэдээлэл нь буруу юм уу эсвэл мэдээлэл өгөхгүй байгаа тохиолдолд бол газар ашиглах, газрын хэвлэлийн ашиглах эрхийг нь цуцлаад ингээд явж байгаа ийм юу зохицуулалт орсон байгаа. Манайд болохоор ерөнхийдөө бол тусгай зөвшөөрөлттэй л уух ашигт малтмлын тусгай зөвшөөрөлттэй уух ийм одоо нэг чиглэл бол явж байгаа. За тэгээд энэ чиг дээр одоо яг нөгөө нэг нарийн компани тэр цаад эзэн гэж хин юм бэ гэсэн бид нар нөгөө хууль санал болгоод байгаа нэр томьёо тодорхойлолт ойлголт руугаа орё гэж бодож байна. Олонх үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагаар стандартад өөрчлөлт ороод 20 он гэхэд бид нэр эзэдээ ил тод болгох үүрэг хүлээсэн чинь тэгээ энэ ажлаа эхлүүлэх гээд нөгөө ажлын төлөвлөгөө энтрээ батлах гэсэн чинь биднэрт эхэндээ бол аль талд нь ямар ч ойлголт мэдлэг бол байгаагүй. Энэ Монголд байтугай угаасаа дэлхийд шинэ ойлголт байгаа учраас бусад улсуудын туршлагыг судлах модлох гээл бид хэд нэг олонх үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага дээр нэг хамтарсан ажлын хэсэг байгуулад баахан төрийн байгууллагууд Монгол банк одоо юу гэдэг татварын ерөнхий газар сангийн яам гэж холбогдох бүх газруудаа оруулаад төрийн бас байгууллага компаниудыг оруулж байгаа л за энэ нэг эзэдийг ил тод байлгах ажлыг одоо төлөвлөгөө энтрийг боловсруулна гэдэг ингээд ажилласан чинь
ажлын хэсэг дотор байгаа хүмүүс маань ерөөсөө өөрсдөө бид нар 3 удаа уулзаад бүр хоосон ярьж суугаад юу ч гардаггүй. За тэгээд яасан бэ гэхлээр ерөнхийдөө энэ ойлголтоо эхлээд өөрсдөө судлах ёстой юм байна. А яг энэ олон улсын стандартаар эзэдийн мэдээллийг ил тод болгоно гэх юм бол манад байгаа одоо хууль эрх зүйн болоод компаниудын тэр мэдээлэл өмч хөрөнгийг бүртгэж байгаа бүртгэлийн тогтолцоо систем талаасаа бид нар бэлэн байна уугүй юу? А юугаа засаж сайжруулах шаардлагатай юм гэдгээ судлаагээд тэгээд анхны энэ бол судалгаа хийсэн. Тэгээ нээлттэй нэгэн форумын захиалгаар хууль тогтоомж бодлого судалгааны төвөөс хийсэн байгаа. Тэгээ өөрөөр хэлэх юм бол эрх зүйн болон бүртгэл мэдээллийн одоо өнөөгийн төрийн тогтолцооны анхдагч үнэлгээ өөрөө үнэлгээ буюу ашиг хүртэгч эзэдийг Монголд одоо ил тод болгоход эрх зүйн орчны тогтолцооны хувьд ямар бэрхшээл учрах нь вэ гэдгийг тодорхойлох бол ийм судалгаа байсан. За тэгээд энэ судалгаагаар юу харсан бэ гэхлээр зэрэг биднэрт бол яг хуу ерөнхийдөө яг ашиг хүртэгч эзэн гэдэг олон улсын стандартыг хангах хэмжээнд тодорхойлсон бүрэн тодорхойлолт нэр томьёо зохицуулалт манай эрх зүйн орчинд байхгүй ч гэсэн ижил төстэй ойлголтууд зөндөө их байдгийн байна. А энэ тэнд тарцсан зохицуулалтууд байдгийн байна. Төрийн байгууллагуудаас нэг компанитай холбоотой одоо уулуурхайн компани гэж бодъё л да. Компанитай холбоотой маш олон мэдээллийг олон төрийн бас байгууллага энэ тэнд цуглуулдаг юм байна. А тэр нь өөрөө алаг цог, жигд биш. А дээрэс нь тэр мэдээллүүд нь хоорондоо ямар ч мэдээлэл солилцдоггүй буюу уялдаа холбоо байхгүй зөрүүтэй учраас тэр мэдээллүүдийг одоо байгаа мэдээллүүдийг нэг доор цуглуулж аваад тэгээд тэрийг нэгтгээд олон нийтэд ил тод болгоход бэлэн биш юм байна гэсэн ерөнхий бол ийм дүгнэлт гарсан. Тэгээ энэ хүрээнд бол хийх ажлыг юу гэж тодорхойлсон бэ гэхэлэр эхний ээлжинд хууль тогтоомжтой өөрчлөлт оруулахын тулд ашиг хүртэгч эзэн гэдэг яг тэр хууль зүйн тодорхойлолтыг олон улсын стандартыг шаардлагыг хангасан хэмжээнд тодорхойлоод аль нэг суурь хуульдаа тусгаж өгөх ёстой юм байна. А тэр суурь хуулиа дагаад компаниудын бүртгэлийг хөдөлдөг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулсан салбарын хуулиудад олон зохицуулалтууд орох юм байна. А эннийхээ үндсэн дээр яг нэг ижил төрлийн мэдээллийг нэг цаг хугацаанд нэг стандартаар хэд хэдэн байгууллагууд авч болох юм байна. Авсан мэдээллээ одоо ашигт малтамлын газар ч юм уу төрийн аль нэг байгууллага нь нэгтгээд тэгээд мэдээллийн систем болгоод олон нийтэд ил тод болох хэрэгтэй байна гэсэн ийм одоо юу гэдгийг үндсэн зөвлөмжийг бол гаргаж өгсөн байгаа. За тэгээд нөгөө тодорхойлолтын дээрээ бид нэр дахиад буусан. За олон улсын стандарт юу хэлж яах вэ гэхлээр ашиг хүртэгч эзэн гэдэг бол хувь хүн байх ёстой. За түрүүний жишээн дээр гардаг А компаниг Б компани эзэмшээд Б-ийг В эзэмшээд В-ийг CD2 гэх хоёр компани эзэмшээд яваад байгаа бол энэ бол ашиг хүртэгч эзэн биш. Өөрөөр хэлэх юм бол тэр DC буюу сүүлчийн компани ард байгаа толгойд нь байгаа тэр компанийг үүсгэн байгуулсан хувь хүнийг олох хэрэгтэй юм байна. Хамгийн гол нь бол ашиг хүртэгч эзэн гэдэг маань хуулийн этгээд биш хувь хүн байх ёстой гэсэн шаардлагыг олон улсын стандарт бол тавьж өгч байгаа. За тэгээд нөгөө хувь хүн маань болохоор зэрэг тухайн компанийг шууд болон шууд хэлбэрээр өмчилж болох юм байна. Шууд гэдэг нь болохоор зэрэг өөрийнх нь одоо юу гэдгийг тухайн компанид эзэмшиж байгаа хувь хөрөнгө хувьцаа тэрний эзэмшлийн хэмжээ нь болохоор зэрэг төрийн албан ёсны аль нэг бүртгэл дээр бол бүртгэлтэй байдаг. Тэгэхээр одоо байгаа хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, татвар төлөгчийн бүртгэлийг харах юм бол тэр шууд эзэмшигч нар бол гараад ирэх болцоотой. А гэтэл яах вэ гэхлээр зэрэг номинал эзэмшигчээр дамжуулаад өөрөө эзэмшихгүйгээр бусдаар одоо юу гэдгийг бусдын нэр дээр хөрөнгөө бүртгүүлээд тэгтээ тухайн хөрөнгө бүртгэлтэй байгаа хүний тухайн компанид одоо гаргах шийдвэрч гэдэг юм уу саналын эрхийг удирдах сууж идэг хүмүүс байд юм бэ. Тэр нь болохоор шууд бас утгаар одоо компанийг эзэмших. Ялангуяа энэ нь хаана гарах эрсдэлтэй вэ гэхлээр зэрэг жинхэнэ өмчлөгч маань өөрөө улс төрд нөлөө бүх үе буюу төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалынхаа хувьд нөгөө ашиг сонирхлын зөрчлийн ийм хязгаарлалтанд байдаг хүмүүс өөрийнхөө өмч хөрөнгийг бусдын нэр дээр бүртгүүлэх ийм юу байдаг юм байна. Бусдын нэр дээр бүртгүүлж байгаа нь бас өөрөө альбан болон альбан бус хэлбэртэй байж болох юм байна. Тухайлах юм бол одоо юу гэдгийг би өөрөө өөрийнхөө нэр дээрх хувьцааг алтан гэрэлтэй гэрээ хийгээд итгэмжлэлээр дамжуулаад тэрийг нотариатаар гэрчлүүлээд за тэгээд энэ гэрээгээ хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээр бүртгүүлээд ингээд алтан гэрэл явж байгаа бол энэ нь албан ёсны бүртгэл. За ийм хэмжээний шууд бус өмчлөлийг
бүртгээд ил тод болгоход бол асуудал бас арай багтай. Гэтэл яах вэ гэхээр ямар ч нөгөө нэг гэрээ байхгүй албан ёсны бус нууц даалт хэлбэрээр одоо салсан эхнэрийн дүүч гэдэг юм уу одоо тиймэрхүү юмнууд зөндөө кейсүүд гардаг штэ. Эсвэл одоо 10 жил зурж байсан найзынхаа нэр дээр бүртгүүлсэн ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бол бас улс төрийн өндөр албан тушаалтнууд уул уурхайн салбар ашиг орлого ихтэй энэ салбар руу өмч хөрөнгө эзэмших тэрүүгээрээ дамжуулаад бас нөгөө нэг ашиг сонирхлын зөрчилтэй одоо шийдвэр гаргах гэрээ хэлцэл хийх ч юм уу ийм боломжууд байдгийн байна. Тэгэхээр бол шууд болон шууд ус хэлбэрийн өмчлөлийг бол тэр тодорхойлолт маань илэрхийлж гаргаж ирэх болцоотой байх ёстой гэж үзэж байгаа. Нөгөө талаар ерөөсөө компанид хөрөнгө эзэмшихгүйгээр компани үйл ажиллагааг удирдах хянаад ингэж явж болдгийм байна. Өөрөөр хэлбэл заавал одоо ашиг хүртэгч эзэн гэхлээр зэрэг хувьцаа эзэмших ч юм уу ямар нэг байдлаар компанид бодит хөрөнгө эзэмшиж байгаа хүн байх албагүй юм байна. Компани зүгээр нөгөө нэг удирдлага хяналтын эрхийг нь хэрэгжүүлдэг, төлөөлөл удирдах зөвлөлт нь байдаг ч гэдэг юм уу. Аль эсвэл захирлуудыг нь томилох, компани гол гэрээ хэлцлүүд хийхэд нь нөлөө бүхий ийм хүмүүс байж болох юм байна. Тэр нь ихэвчлэн албан бус хэлбэрээр явж байгаа учраас ийм албан бус болон даалт хэлбэрийн өмчлөл, удирдлага хяналтын эрхийг бол ил тод болгож гаргахад бол төвхтэй бөгөөд гэхдээ нөгөө нэг тодорхойлолт маань энийг бол хязгаарлахгүйгээр оруулах хэмжээний тодорхойлолт байх ёстой гэсэн ийм шаардлагыг бол тавьж байгаа. За нөгөө талаар болохоор зэрэг компанитай гэрээ байгуулад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа компани нэлээ нөгөө нэг удирдлагын аппаратт нь байдаг ч гэлээ гэсэн тэр нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр бол хэрэгжиж байгаа ажиллаа хийснийхаа төлөө цалингаа авж байгаа хүмүүсийг бол ашиг хүртэгч эзэн гэж үзэхгүй юм байна гэсэн ийм тодорхойлолт бол шаардлагатай олон улсын шаардлага нь бол явж байгаа. Нөгөө талаар бол одоо юу гэдгийг бид нэр Эрдэнэс 5 толгойн бүгдээрээ хувьцаа эзэмшиж 1072 хувьцаа хуваагаад эзэмшиж байгаа. Тэгэхээр зэрэг ашиг хүртэгч эзэн гэхлээр явж бид нэр өөрсдөө болоод байна уу гэд. Гэтэл яг энтэй адилхан одоо хөрөнгийн биертэй бүртгүүлтэй мянган хэдэн зуун мянган жижиг хувьцаа эзэмшигчтэй компаниуд байгаа байхгүй. Эднэрийн бүх мэдээллийг цуглуулаад ил тод болгоод ингээл хөөгөлд явах юм уу ямар ач холбогдол байна гэсэн асуултууд гараад байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг тухайн компанид эзэмшиж байгаа хөрөнгийн хувь хэмжээнд нь босго тогтоож өгөх ийм шаардлагыг бол тавьж байгаа. Гэхдээ нөгөө олон улсын стандарт учраас тухайн орны орны онцлогийг хамарсан тийм босго тогтоох ёстой учраас нөгөө яг тэдэн хувь байна гэдгийг бол стандарт бол ерөөсөө тэгж одоо юу гэдгийг тулгаагүй. Тэгэхээр өөрсдийнхөө улс орны онцлог компаниудынхаа одоо цаар хүрээ том жижиг энэ байдлыг харгалзаж агаад улс орон болгон янз бүр тавьж байгаа юм байна. Гэхдээ энэ өмчлөлийн босго дээр бол аягүй сайн анхаарахгүй бол яаж байгаа вэ гэхлээр нөгөө туршилт хэрэгжүүлсэн орнуудад зарим улс 25% гэж тавьж үзсэн юм байна. Тэгсэн чи яг нөгөө шилэн дансны тухай хуулиар 5 саяас дээш гүйлгээг ил тод болгох хэрэгтэй гэсэн чинь гүйлгээгээ хуваагаад 5 сая хүрэхгүй байсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан нөгөөдөл чи хуваагаад 25% нь хүрэх хэмжээний тийм хөрөнгө эзэмшиж байгаа хувь хүн гарч ирэхгүй байсан баа. Тэгэнгүүт одоо олон улсын туршлагаа болохоор ерөнхийдөө бол нэг 5-аас 10% бол яваад байгаа. Одоо бол бидний санал болгож байгаа тэр хуульд өгсөн байгаа санал дээр болохоор зэрэг 5% гэсэн ийм үг бол тавьчаад бол байж байгаа. Гэхдээ энийг 5% гэдэг одоо юу гэдгийг байр суурьнд хүрэхийн тулд асар олон хилцүүлгүүдийг хийсэн. Одоо бараг 9-10 хилцүүлэг компани төр иргэний нийгэм гэдэг олон дахин хийсэн. Тэн дээр гарч ирж байгаа санаанууд нь болохоор зэрэг том компанийнхаа цар хүрээнээс хамаарах ёстой. Том компанид байх юм бол 1%, 0.1% байсан ч гэсэн асар их хэмжээний мөнгө бол яригдэн шүү дээ. Тийм учраас бол 5 гэдэг чинь манай хувьд бол хэтэрхий өндөр байна энэ гэсэн юу бол явж байгаа. Гэхдээ эн чинь нөгөө нэгэн тал олорлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлах чинь 3 толын хамтарсан ийм нөгөө нэг үйл явц гуруулаа одоо санал нэгдэж тодорхой шийдвэр хүрч урагшаа явдаг. Тэгээ нөгөө компани талаасаа бол бас бүр тэгж жижиглэхийг хүсэхгүй байгаа учраас ямар ч байсныг 5 гэдэг дээрээ одоо ингээд буучаад ингээд явж байгаа. За тэгээд энэ дотроо болохоор зэрэг тодорхойлолтын дотроо улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд бас онцгой анхаарал хандуулж явах ёстой гэсэн ийм юу байж байгаа. Тэгээд хэрвээ компани
ашиг хүрдэгч эзэн гэж тодорхойлогдож байгаа тэр этгээд нөгөө түрүүний хэлдэг олон шалгуурыг даваад гараад ирсэн хувь хүн маань төрийн өндөр албан тушаалтан байх юм бол тухайн хүний хувьд бол тэр нөгөө өмчлөлийн одоо хэмжээнд нь босох тохихгүйгээр тэр хүн 1%, 0.1% эзэмшдэг бай. Улс төрт нөлөө бүхий этгээд л бол уул уурхайн салбарт эзэмшиж байгаа тэр хөрөнгөө хувь эзэмшлээ нийтэд ил тод болгох ёстой гэсэн ийм шаардлагыг бол тавьж байгаа. Тэгээ бидний өгсөн саналд бол иймэрхүү байдлаар бол тусчихсан ингэ байж байгаа. За тэгээд улс төрт нөлөө бүхий этгээд гэдгээ бас хинбэ гэдгийг тодорхойлох шаардлагатай болж байгаа шиг байгаа. За тэгэнгүүт яг уу гэхлээр зэрэг нэгдсэн үндэсний байгууллагын авилгын эсрэг конвент за тэгэл нөгөө нэг Европын холбоо энтергээд мөнгө угаах олон улсын санхүүгийн байгууллагуудын асар олон тодорхойлолтууд байна. Улс төрт нөлөө бүхий этгээдүүдийг тодорхойлсон тодорхойлолт. Гэтэл яасан бэ гэхлээр эднэр бол нөгөө гол шалгуур нь бол төрд өндөр дээд албан тушаал эзэмшиж байгаа. Тэгтээ зөвхөн тухайн улстай өндөр албан тушаал эзэмшихээс гадна одоо тухайн хүн нь гадаадад төрийн өндөр албан тушаалтнууд байх юм бол тэрийг бол бас оруулж тооцохоор байх хэрэгтэй. Дээрээс нь зөвхөн яг төрд ажиллаж байгаагаасаа гадна улс төрийн намын өндөр албан тушаалтнуудыг оруулах хэрэгтэй энэ гэсэн ийм нэг шалгуурууд байгаад байгаа. Гэтэл яг уу гэхээр манад болохоор улс төрт нөлөө бүхий этгээд гэсэн тийм айхтар цогц тодорхойлолт бол байхгүй. Явж байгаад нөгөө мөнгө угаах терроризмтэй тэмцэх тухай хуульд улс төрт нөлөө бүхий этгээд гэдэг нэг үг байгаа. Тэр үг нь болохоор эргээд нөгөө ашиг сонирхлын зөрчлийн хуульд байгаа жагсаалт руу чиглүүлсэн. Өөрөөр хэлэх юм бол ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дээр нь тодорхой албан тушаалтнуудын жагсаалт байдаг. Тэр жагсаалтанд орж байгаа хүмүүсийг улс төрт нөлөө бүхий хүмүүс гэж үзэхээр бол ингээд заасан байж байгаа. Яг тэр хуульд байгаа жагсаалтыг нь аваад үзэхээр зэрэг нөгөө олон улсын стандарт буюу улс төрийн намуудын өндөр албан тушаалтууд энэ төр орохгүй болчиход байгаа. Тэгээ манай яг өнөөгийн нөхцөлд болохоор зэрэг төрийн одоо юу гэдгийг төрийн эрхийг барьж байгаа, бодлого тодорхойлж байгаа гол нөлөөтэй ийм одоо хүмүүс болвол улс төрийн нам ялангуяа нөгөө хоёр нам тэрний өндөр албан тушаалтнууд байгаа учраас энийг нөгөө нэг улс төрийн намын албан тушаалтнуудыг орхичих нь бол ямар бас учир дутагдaltaй байгаа. Гэхдээ яг нөгөө нэг бас л олон удаагийн хилцүүлэг хийгээл талууд хилцсэний үр дүнд бол ямар ч байсан ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд заасан энэ тодорхой албан тушаалтнуудаар хязгаарлая гэсэн ийм одоо тохиролцоон дээр хүрсэн байгаа. Тэгээд тухайлах юм бол одоо юу гэдэг ерөнхийлөгч улсын их хурлын гишүүн ерөнхий сайдч гэдэг юм уу яг тэр зөрчлийн тухай хуулийн 22 дээр байгаа ийм албан тушаалтнууд байгаа. Иргэний нийгмийн байгууллагуудаас гарч байгаа санал гэхээр нэгэнт эн чинь бол уул уурхайн салбарт явах гэж байгаа санаачлага. Тийм учраас уул уурхайтай холбоотой үйл ажиллагаанд шийдвэрүүдэд нөлөөлдөг жижиг тийм албан тушаалтнууд, төрийн албан тушаалтнууд айгүй их байдаг. Ялангуяа орон нутагт яриад ирэх юм бол орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал за тэгээ сум дундын шүүхийн шүүгчээс ихсүүлэл яг уул уурхай салбарт асуудал гарахад нөлөөлөх болцоотой байдаг учраас энэ хүмүүсийг бол бас оруулах ёстой гэсэн ийм өндөр шаардлагыг манай иргэний нийгмийнхэн бол тавьж байгаа. Гэхдээ энэ нь бол яг одоогийн байдлаар бол хуулийн төсөл тусаагүй ингэ явж байгаа. За ингээд түрүүний тодорхойлолт тавьсан олон шалгуурыг ингээ хангасан тодорхой хүмүүсийг ингээд бид нар гаргаад ирлээ. Тодорхойлоод гаргаад ирлээ. Тэгэд энэ хүмүүсийн тухай ямар мэдээллийг бид нар бүртгэж авах вэ гэхлээр зэрэг олон улсын стандартад зааснаар болохоор мэдээж овог нэр байна. Иргэний харьяалал өөрөөр хэлбэл бол Монгол улсын иргэн байна уу? Аль улсын иргэн байна? Иргэний харьяалал. Тэгээд байнга оршин суугаа улс. Регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр. Ажлын болон гэрийн хаяг. За тэгээд тухайн компанид хэдийн хэмжээний хөрөнгийг эзэмшиж байгаа. Ямар хэмжээний хувь эзэмшлийг эзэмшиж байгаа. Тэрний үндсэн дээр одоо юу гэдэг хэрэгжүүлж байгаа саналын эрхийг нь бол бүртгэж аавна. Дээрэс нь хэрвээ өмч хөрөнгө эзэмшдэггүй зөвхөн удирдлага хяналтын эрхээр дамжуулж компанийн үйл ажиллагаанд оролцдог бол удирдлага хяналтын эрх тэрнийг хэрэгжүүлэх хэлбэрийн талаарх мэдээллийг авнаа. Тэгээд тэр хүмүүс нь улс төрт нөлөө бүхий этгээд байх юм бол нэмээд тухайн компанид эзэмшиж байгаа
хувь эзэмшлийг олж авсан огноог нь аавна гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр хүн хизээ албан тушаал хашижсэн, албан тушаал хашиж явцад энэ хүрэнг бий болж үгүй юу? Энэ хүрэнхтэй холбоотой ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гарах нь үгүй юу гэдгийг хянахын тулд ийм мэдээллүүдийг бүртгэж авна. Тэгээд энийг олохлоор олон нийтэд ил тод болгоно гэсэн ийм олон шаардлага явж байгаа. Гэхдээ энэ дээр асуудал нь юу вэ гэхлээр зэрэг хүний гэрийн хаягийг ил тод болгочихлоор хувь хүний аюулгүй байдлын асуудал айгүй их бол гарч ирж байгаа. Тэгээд бусад улс орнуудын туршлага болохоор зэрэг гэрийн хаягийг бараг хаалганыхын дугаар хүртэл заавал явах албагүй, регистрийн дугаар ч юм уу аль эсвэл гэрийн хаягийг дүүрэг хүртэл задлаад үлдсэн мэдээллийн одоо нөгөө нэг ийм од байдлаар ингээд олон нийтэд ил тодорхойлох бололцоотой. Тэгээ ялангуяа тэр мэдээлэл нь харин бүртгэлийн систем дотроо байж явах юм бол төрийн нөгөө хянан шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд бол бас нөгөө хяналтаа хийх боломжтой болно гэсэн ийм юг бол тавьж байгаа. За тэгээд мэдээлэлээ яаж цуглуулж авах вэ? Хэн цуглуулж авах вэ? Хизээ авах вэ? Үнэн зөвийг нь яаж шалгах вэ? Буруу өгвөл мэдээлэл өгвөл мэдээлэл өгөхгүй бол ямар хариуцлага тооцох вэ гэсэн ер нь нөгөө нэг хуульд орох өөрчлөлтүүд маань ийм цогц байхаар бол харагдаж байгаа. Тэгээд эхний ээлжинд болохоор зэрэг ямар ч байсан одоо тусгай зөвшөөрөл авахд компаниудын мэдээллийг авдаг. Тэгэхээр тусгай зөвшөөрлийн бүртгэл дээр нь анх тусгай зөвшөөрөл олгохдоо ашиг хүртэгч эцдийнх нь мэдээллийг бол авъя. Тэгээд мэдээлэлд нь өөрчлөлт орох бүр тэрийг нь бол өөрчилж, шинчилж явъя. Дээрэс нь хуулийн этгээд үүсгэн байгуулахад улсын бүртгэлийн газар дээр угаасаа нэг үүсгэн байгуулагчийн мэдээлэлгээд авдаг штэ. Тэр авдаг анкет маягтыг нь сайжруулж агаад саяны нөгөө нэг стандартын шаардлага хангасан хүрээнд эцдийнх нь мэдээллийг авчи. Бүртгүүлсэн хуулийн этгээд маань дараа нь татварын газар бүртгүүлж байгаа те. Татварын газар бүртгүүлэхэд нь татвар төлөгчийн нь бүртгэл дээр нь авчи. За арилжааны банк бол тэртээ тэргүй нөгөө нэг данс яхад эцдийн мэдээллийг бол авдаг. Тийм учраас арилжааны банкн дээр тэр мэдээлэл угаасаа цуглардаг. Арилжааны банкн дээр авчи. Хувьцаа эзэмшигчдийн нь бүртгэл дээр нь авчи. Газрын зөвшөөрөл олгоход газрын зөвшөөрөл дээр нь авчи. Гэтэ энэ бол нөгөө нэг айхтар дарамт бий болохгүй. Яагаад гэвэл энэ тайлан мэдээллүүдийг компаниуд бизнес одоо юу гэдгийг компани үүсгэн байгуулахад ямар нэг бизнесийг эхлэхэд тэртээ тэргүй өгдөг мэдээлэл ахгүй. Тэгэхээр тэртээ тэргүй өгдөг мэдээллийг нэг стандартаар нэгдсэн одоо юу гэдгийг бүрэлдэхүүнтэйгээр ингээд авчи. Авсан мэдээллээ харин төрийн байгууллагууд хоорондоо солилцдог бай. Солилцдог байхын тулд мэдээллийн нэгдсэн санд тэр мэдээлэл маань ордог бай. Яг салбарын асуудал хариуцсан одоо ашигт малтмлын газар ч гэдэг юм уу уул уурхай яамны одоо аль агентлаг байх нь тэр газар нь бол тэр нэгдсэн мэдээллийн системийг хариуцаад явчи. Нөгөө талаас авилгатай тэмцэх газар ч гэдэг юм уу хяналт шалгалтын байгууллагууд бол тэр мэдээллийн үнэн зөв байдалд нь хяналт хийгээд явчия гэсэн. Ерөнхийдөө бол одоо бидний өгчөөд байгаа хуулийн санал бол тиймэрхүү байдалтай ингээ явж байгаа. За тэгээд хуулийн зохицуулалт гарч ирэх юм бол тодорхой хэмжээ нэг 3 сарын хугацаанд офшор дансандах хөрөнгөө найшин тат гэдэг шиг эхний ээлжинд бол тодорхой хугацаанд 6 сарын хугацаанд энэ эцдийнхаа мэдээллийг холбогдох байгууллагуудад өг гэсэн ийм үүрэг оногдуулаад тэрнээс хойш бол мэдээлэлд өөрчлөлт орох бүр компани өөрөө сайн дураараа апдейт хийж яадаг. Төрийн байгууллага, хяналтын байгууллагуудаас төврийн аргаар ч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн нөгөө с ิจ тэй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд таргетлсан ийм шалгалтууд хийгээд явдаг байхаар ерөнхийдөө бол тэр хуулийн санал юмнууд маань бол ингээ явж байгаа. За тэгээд хэрвээ мэдээлэл өгөхгүй хурамч мэдээлэл өгсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хэмжээний ийм хариуцлага байх ёстой гэсэн ийм юу гэж байгаа. Гэхдээ энэ бол яг хөө бид нэр төрийн бас байгууллагуудаас боловсруулсан судалгаан дээр үндэслээд боловсруулсан ийм хуулийн санал тийм учраас одоо бол яг би болно гэж ярихад бол хитрхи эрт. Гэхдээ тэр нэг уул уурхайн тухай хуулийн төсөл дээр ямар нэг хэмжээгээр бол бас тусцсан явж байгаа. Гэхдээ хуулийн төсөл чинь айгүй найдваргүй шүү дээ. Олон хилцүүлгээр орохдоо нэг юм авч хайсаар агаал тэгээд гараад ирэхтэй юуг болчихно. Гэхдээ бидний нөгөө нэг найдаж байгаа юм нь юу вэ гэхлээр зэрэг
Сайн нөгөө нэг төсвийн тухай хуульд өөрчлөлт ороход ашигт малтамтлын хуульд өөрчлөлт орсон. Тэрэн дээр суурь тавьцанд нь бас айгүй их найдаж байгаа. Яа тэгэхээр зэрэг яг ийм чиглэлийн тустай хуульч гэдэг юм уу эсвэл нэг том хууль дотор ийм бүлэг болгоод явхлаар их хурал дээр батлагдана гэх найдвар бол айгүй бага. Тэр байтугай зүгээр ил тод байдлын санаачлагыг дэмжих тухай хуулиа бид нар баталж чадаагүй байхгүй, их хурал дээр батлагдаагүй. Тэгээд их эсэргүүцэлтэй тулах байх гэж бодож ирсэн. Хамгийн аазтай нь юу вэ гэхээр нөгөө нэг төсвийн хууль чинь цаг хугацаатай яаралтай орох хэрэгтэй байдаг. Энэ жилийн төсөв угаасаа оройтсан. Тэрийг дагалдаж орж байгаа олон юмн дээр анхаарал хандуулах нөгөөдөл чинь болцоо байхгүй ч байсан уу яасан. Ямар ч байсан төсвийн хуулийг дагаад ашигт малтамтлын хуульд нэг өөрчлөлт орсон нь компани тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эцсийн өмчлөгчийг бүртгэх тухай ийм зохицуулалт орсон. Тэгээд энд эцсийн өмчлөгч гэж бас нэг тодорхойлолт орсон байгаа. Гэхдээ тэр нь бол нөгөө суурь болно. Одоо ингэ суурь бий болсон чи энийг сайжруулад явхад бол бүр нөгөө цоошин юм гаргаж ирснээс илүү бэрхшээл баг гэж харж байгаа байхгүй. Гэхдээ нөгөө нэг орсон яг одоо байгаа зохицуулалтууд нь болохоор зэрэг бас айгүй бүрэн бус байгаа. Түрүүний ярьсан нөгөө олон шаардлага стандартын тэр юунуудыг бол хангаж чадахгүй байгаа. Яг тэгэхээр зэрэг одоогийн байгаа тодорхойлтыг ингээ харахаар нөгөө номинал эзэмшигч буюу бусдын нэр дээр хөрөнгөө бүртгүүлж байгаа тэр хүнийг ашиг эцсийн өмчлөгч гэж үзэж чадах болохооргүй байгаа. Дээрээс нь нөгөө нэг өмч хөрөнгө эзэмшихгүйгээр удирдлага хяналтын эрхийг хэрэгжүүлээд компаниг удирдах байдаг. Тэгээд гарч байгаа ашиг орлогын дараа нь аваад байдаг. Тэр нөгөө нэг нөхцөл байдлыг илэрхийлж гаргаж ирэх болцоогүй байгаа. За тусгай зөвшөөрөл авахд одоо ашиг хүртэгч эзэдийг одоо бүртгүүлэх шаардлага бол тавиагүй байгаа. Зөвхөн нөгөө хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй нь холбоод өгсөн тусгай зөвшөөрөлтэй тийм уялдаа холбоо байхгүй. Харин яг улсын бүртгэл дээр өөрчлөлт орсон тохиолдолд бүртгэлийн байгууллага ашигт малтамтлын газар руу мэдэгдэнэ гэсэн нэг ийм дам зохицуулалт бол явж байгаа. За тэгээд хамгийн гол нь нөгөө улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг ашиг хүртэгч эзэн гэж үзэж тодорхойлж мэдээллийг нь авахтай холбоотой ийм мэдээлэл байхгүй. Өөрөөр хэлбэл компаниуд эцсийн өмчлөгч гэдгээ тодорхойлоод бүртгүүлэхдээ тэр хүн нь улс төрийн өндөр албан тушаалтан эсвэл тэрний хамааралтай этгээд байна уугүй юу гэдгийг тодорхойлж гаргаж өгөх тийм шаардлага тавиагүй. Тэгэхээр яг уу гэхээр хөрөнгө орлогын мэдүүлэгтэй одоо гэдэг бид нар өөрсдөө тулгаж үзэх ийм юу гарчиж байгаа. За тэгээд дээрэс нь олборлох үйлдвэрлэлийн салбарт бид нэр энэ нөгөө эзэдийн ил тод байдлын шаардлагыг ярихдаа зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч биш гэрээлэгч болон оператор компаниудыг ханган нийлүүлэгчдийг хамруулах ёстой гэсэн ийм шаардлага бол тавьж байгаа. Нөгөө EITI олон улсын стандарт нь хүртэл бас ийм өргөн хүрээтэй байгаа. Тэгтэл яг одоо хуульд орсон зохицуулалтаар бол нөгөө энэ гэрээлэгч ханган нийлүүлэгч ийм компаниудыг эзэдийнхаа мэдээллийг бүртгүүлэх шаардлага бол тавигдаагүй байгаа. Хамгийн гол юм нь болохоор зэрэг улсын бүртгэл дээр яг бүртгээд авчих юм байна. Ил тод болгох шаардлага нь бол тавигдаагүй байгаа. Тийм болохоор зэрэг одоо байгаа эрх зүйн орчинд орсон өөрчлөлтийг бас нааштай хүлээж авахаас гадна дутуу юмнууд байгаа учраас сайжруулах чиглэл рүү шүүх ажиллах шаардлагатай л гэж яаж байгаа. Европын сэргээн босгох төвчлийн банкнаас төрийн бас байгууллагуудад зориулаад сургалт хийсэн 2 сард. Тэгээд тэр сургалтын үндсэн дээр эзэдийн мэдээллийг ил тод болгох чиглэлээр иргэний нийгмийн нөлөөллийн стратеги гэдэг нэг хагас өдрийн воркшоп хийгээд нөлөөллийн төлөвлөгөө батлагдсан байгаа. Тэгээ тэр нь болохоор зэрэг ерөнхийдөө төрийн бас байгууллагууд хэвлэл мэдээллийнхэн энэ хуулийн эрх зүйн орчныг бий болгох, эрен сурвалжлах, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр гэдэг ийм 3 үндсэн бүрдэл хэсэгтэй ийм цогц ийм үйл ажиллагааны одоо төлөвлөгөө одоо чиглэл арга ясна бол гарцсан байж байгаа. Тэгээд энийг хэрэгжүүлэх чиглэлээр нээлттэй нийгэм форум ч гэсэн бол анхаарч ажиллана. Тэгээд нөгөө гайгүй стратегтэй болцсон болохоор зэрэг энүүн дээр энэ ажлаа хэрэгжүүлэх хэмжээнд нөгөө хөрөнгө босгох, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр бол бид нар нээлттэй ингээ хамтраад ажиллах болцоотой. Ажлынхаа тэр төлөвлөгөөг та бүхэнд бас бид нар яачих болно.